Гоожингийн өндөр химээх энэ хоёр давхар модон байшинг анх 1914 онд Богд хааны Өндгөн сүргийн нутагт одоогийн Төв Цэнгэлдэх хүрээлэн зүүн хойд хэсэгт Богд хаант Монгол улсын ерөнхий сайд Сайн ноён хаан Намнын сүрэнд зориулан барьсан байдаг. Уг байшинг 1918-аас 1919 онд сангийн яамд шилжүүлэн өгч зүүн сэлбийн зүүн хэсэг одоогийн 21-р сургуулийн зүүн хойно Баянзүрх захын баруун урд хэсэгт шилжүүлэн авчирсан байдаг. Балгас болсон энэ байшин сангийн яамны гадаад хөгийн хилтэс үйл ажиллагаагаа явуулж исэн бөгөөд Козен зөвлөхөр ажиллаж ижээ. Тэр үед аливаа хоёр давхар байшинг өндөр гэж хүрээнийх нь нэрлэдэг байсан. Мөн Козен хэмээх нэрийг дуудахад бэрх байсан тул Гоожин хэмээн сүнжруулан дуудах болсноор Гоожингийн өндөр хэмээх нэршлиг бий болгожээ. Бол нөгөө модны түрээсийн асуудал, ер нь түрээсийн асуудал хариуцдаг байсан. Ингээд бол энэ хүний нэрийг манай монголчууд бол яг Козен гэж нэрлэхэд хэцүү учраас бол сунжруулж Гоожин гэж одоо сунжруулан дуудсан байгаа юм л да. Ингээд энэ цагаас хойш бол одоо энэ байшинг бол Гоожингийн өндөр гэдэг нэртэй болсон. Одоо бол бид нар модны одоо ирэх авахта Гоожин авна гэж ярьдаг. Ингээд үлдсэн юм байгаа. Харагдаж байгаа энэ байшингийн нэг тасалгаанд Монголын хуульд шаштар хэвлэх газар байлж тэнд 1919 онд Сүхбаатар Жанжин өсөг өргөчөөр ажиллаж байсан төв бас бий. Хожим уг байшинг санхүүгийн техникумын дотор байр 21-р сургуулийн ажилчдын байр болсон ч өдгөө эзэнгөө хаягдаж хоцроод балгасын байдалтай болсон байна. 2014 онд тус барилгад гал гарсан мэрэгчлэнүүдийн хэлснээр Гоожингийн өнөр нь тухайн үеийн дүр байдлаа хадгалсаар байгаа тул сэргээн засварлах бүрэн боломжтой гэдгийг хэлсэн ч одоогийн байдлаар сэргээн засварлах ажил хийгдэг байна. Мөн одоо хамгийн сүүлд бол нийслэлийн засаг даргын 2008 оны 357 нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 197 дахь долларын хамгаалтанд авцсан одоо ийм түүхэнд орсголт бол байшин байгаа. Гэтэл өнөөдөр яг хадгалт хамгаалтын асуудал дээр энэ нөгөө сэргээн засварлаж ирээгүй ингээд шалтгаалаад өнөөдөр энэ байшин баг хүмүүс бол балгас мэт харагдаад байгаа байхгүй юу? Гадна дотн талдаа шавардлагатай Дүнзэн хаан модон хучил төмөр дээвэртэй Гоожингийн өндрийг сайд нарын зөвлөлийн 1971 оны 12 дугаар сарын 28-ны 420 тоот тогтоолоор улсын хамгаалтанд авч байсан. Тэгвэл уг барилга одоо дүүрэг нийслэлийн төгс соёлын дурсгалын бүртгэлд байгаа ч хувь хүний мэдэл шилжсэн гэж байгаамаа. Гэхдээ ямар арга замаар шилжсэн тодорхойгүй 100 жилийн түүхтээс гадна төр нийгмийн хүндтэй зүтгэлтнүүд энд ажиллаж амьдарч байсан хамгаалах хангалттай шалтгаан баймаар. Гэтэл тухайн үедээ сэргээн засварлаж янзлна гэж яриад өнгөрдөг л асуудлуудын нэг болжээ.